Одоо энэ жилиг болохоор эрүүл мэндийг дэмжих жил гэж манай эрүүл мэндийн яамнаас олсон байж байгаа. Одоо яг эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүн болгоны мэдэх ёстой тодорхой хэмжээгээр өөртөө ойлголттой байх ёстой. Одоо өөрийгөө арчилж явахын тулд өөрийгөө одоо эрүүл байлгахын тулд бүх юмаа өөрөө хүн бол хариуцах ёстой байж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг зарим тохиолдолд одоо боловсролын байгууллага хийх ёстой, энд хийх ёстой гэсэн бас яриануд явж байдаг. Тэгэхээр хүн болгон одоо энэ талаар бол мэдэх ёстой. Энэ эрүүл мэндийн боловсрол гэдэг бол нэг тийм том одоо хичээл сураад ах асуудал биш хамаагүй хүн хоолоо яаж зөв зохицуулж идэх вэ те унтчих нойроо яаж яах вэ энэ бүхнээс энэ жижигхэн юмнаас эхэлдэг асуудал байж байгаа. Одоо 100 цагаар одоо бид бүхэн л сайхан мах шүл идэл яваад байдаг. Энэ мэн одоо эрүүл мэндэд үнэхээр зогтож гэнэ үү те энэ бүхнийг болохоор эрүүл мэндийн боловсрол гэж хэлж болно. Тэгэхээр одоо энэ асуудлыг бол бүх нийтэд одоо мэдүүлэхэд бол сурал сурталчилгаа бол үнэхээр шаардлагатай. Тийм болохоор энэ зүйлийг бол одоо хариуцсан одоо байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын одоо бүх ажилтнууд одоо хариуцж хийх хэрэгтэй. Одоо манай дээр өрхийн эмнэлгүүд байна те. Тэгэхээр өрхийн эмнэлгүүд зөвхөн эм бичиж одоо эмчилгээ хийхээс гадна бас өвчтөндөө энэ талаар зөвлөгөөнүүд өгөх ёстой. За дээрэс нь энэ хувийн болон бүх төрлийн шатны эмнэлгүүд байж байгаа тийм. Энэ бүхэн бас энэ чиглэлээр ажиллах ёстой. Тэгэхээр манай байгууллагаас одоо энэ сургалтуудыг бол сурал байдлаар явуулж байгаа. Энэ дээр одоо энэ иргэдтэй тулж ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад одоо энэ мэдээллийг өгөх арга барилаар хангаж одоо сурагч багш нараа бэлдэж одоо буцаад эрүүл мэндийнхээ салбарт энэ мэдээллүүдийг хүргээд тэрүүгээрээ дамжаад цаашид иргэдэд хүрэх ажиллагааг илүү эрчимтэй явуулахын тулд энэ сургалтуудыг хийгээ явж байна. Энэ улс орнууд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төврөө авахд бол шал өөр юм өгдөг. Би ихтэй их олон жилийн өмнө яг ярьсан. Тэгээ өрхийн эрүүл мэндийн ингээд нөгөө эрүүл мэндийн төвдөр нь очихоор ингээд биднийг үзээд одоо бараг 10 жилийн өмнө ингээд оронгууд ингээд усны хэд ингээд бүр үздэг болчиход шүү дээ. Энд чинь анхны энгийн скрин гэдэг. Тийм нэг үзүүлчингөө надад намайг нөгөө эрүүл хооллох өөрөндөө тэгээрээ ороод тэгээд за хоолныхоо өөрийг ингэж аав уу, усыг ингэж аав уу, ингэж аав. Нөгөө нухсан төмөс ч юм уу, шарсан төмөстэй мах тавих зөв юм уу? Эсвэл төмөс идчихэж байгаа үед угаасаа будаа гоймонгүйгээр ногоотойгоо идэх юм уу? Тэгээд тийм үзэл хийгээд өгчдөг байгаа юм. Тэгээд байгууллага дээр очингуудаа бид нар үйлдвэртэй чихэр одоо mëсэнд одоо ийм юмнууд байдаг. Буцлагаас нийт одоо тэр витамин, наны, микро, макро тэр нөгөө нэгдлүүдийнхаа 50% авчихсан байх 5 гэх юм. Энэ зураг харагдана. Энэ байгууллагууд руу ингээд яг ингээд очиод ингээд нөгөө хязгаарлалт зам байдаг учраас осол гарах гэдэг. Энэ хэсэг чинь жоохон ихсэн байна, тарган юм байна. Гэхдээ хэвлийн таргалжтай юм байна шүү. Энэ хэсгээрээ тасглаа хийчихэрэг. Ачаалал ингэж болохгүй шүү. Таны зүрх юм байна. Тасглын өрөө. Яг тэр хүндээ тохирсон юм ч нөгөө чи бүр нүгдэх юм байна гэнгүүтээ одоо ийм аав ийм бичиж өгдөг те. Тусал хэлбэр яг онгойлгож баян босоо зогсох юм бол таны нөгөө төлөв чи судасны бүдүүрх нь шүү. Стресстгүй юм байж агаад жүлж ийм ажлын байрны стресс гэж байна шүү. Стрессийн эсвэл даралтны ихсдэг байвал тэр чи даралт ихсчих болгон заавал даралтны юмэд буурах албагүй шүү дээ. Одоо автобусанд ороод яана сургалтаас оцорлоо гингүүтээ даралтны ихсэж чинь. Тэгээ зүрхний өвчтэй байх юм та турахын тулд 5 литр ус уугаар бүр хавгуулчих байгаа юм зү. Тэгэхээр эмч тэр зөвлөгөө өгчих хэрэгтэй байхгүй. За та ингэж